За үзэгчдийн хүсэлтээр part 3 маань эхэлж байна. Ийм нэртэй болгосон. Энэ цуврал дээр би donation хэлгээсэн хүмүүсийн асуултанд хариулж бичлэг болгон оруулж байгаа. Одоогоор чөтгөрийн ангуучийн асуултууд авч байгаа ч гэсэн цаашлаад өөр анимууд дээр өргөжүүлээд явнаа гэж бодож байна. Та бүхэн бас намайг дэмжиж эсвэл part 4 дээр оруулахыг хүсэж байгаа асуулт байх юм бол donation хэлгээгээд гүйлгээний утга дээр нь товчхон хэлхийг хүссэн бичлэгийн санаа болон асуултаа бичээд гол нь товч бөгөөд тодорхой бичиж шүү. Тэгээд илгээгээрэй. Тэгэхээр энэ бичлэг дээр юу юуны талаар ярих вэ гэхээр харцгаая. Үлдээсрэн ган чимэг чөтгөрийн ангуучийн бичлэгийг хийгээд байвал баярлалаа шүү гэд donation хэлгээсэн байна лээ. Маш их баярлалаа. Саруул Ганбат хэрвээ Өвөяшки Незукотой уулзаад өөрийнхөө гэд тасарсан байна. Яг уу хараалыг нь арилгаж чадах байсан уу гэж асууж байгаа бах. Окей, баярлалаа. За Трексэс Иноскигийн эсрэг Зенитсу хэн ялах вэ гэсэн байсан. Мөн дээр нь энэ хоёрын тэмдэг яагаад сэргээгүй вэ гэж асуусан байна. Окей, donation явуулсанд баярлалаа. За Хулан гам болдоос Ёричи чөтгөр болсон бол гэж асуусан байна. За дараа нь Пембукийн 1-2 дээр юу байдгийг яриад өгөөч гэж байна. За бэлгүүн эрдэм гамбаас хэрв Ренгоку чөтгөр болоод хязгааргүй цайзад байсан бол гиндэ. За тэгэхээр эдгээр асуултуудад өөрийн чадгаараа хариулаад үзье. Donation хэлгээсэн хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Уул нь энэ мөнгө сүлд цэгээс орж ирсэн асуулт байгаа ч гэсэн please Yorich гэл тасарсан байна. Тэгэхээр яг асуултын утгыг ойлгоогүй учраас хэрвээ энэ бичлэгийг үзэж явах юм бол комент хэсэгт арай тодорхой бичээд өгөөрэй. Part 4 дээр асуултанда оруулъя. За шууд Незуко Өвөяшкийн хараалыг эмчилж чадах байсан эсхийг төсөөлж үзцгээе. Незукон чадрын хувьд цус чөтгөрийн урлаг нь зөвхөн чөтгөрийг шатаадаг, хүнд бол ямар ч хор нөлөө үзүүлдэггүй. Тийм болохоор чөтгөрөөс гадна чөтгөрөөс үүссэн зүйл буюу одоо Руигийн утас Дакигийн тууз зэргийг ч бас шатааж чадна. Хамгийн тод жишээ нь Тенген Гюторгийн хооронд өгөх гэж байхад Баккетсу буюу тесэрдэг цусан урлагаараа хорыг нь арилгадаг штэ. Гэхдээ чөтгөрөөс болоогүй одоо байгалийн гаралтай хор морноос хортсон бол эмчилж чадах хэсэг нь яг зохиол дээр тодорхой харагддаг. Харин Өвөяшкийн хувьд удам дамжсан хараалаар өвчлсөн байдаг. Удмаас нь чөтгөр төрсөн учраас Өвөяшки гэр бүл залуугаараа өгдөг. Музаныг ялхаас нааш энэ хараал нь арилахгүй гэдэг штэ. Тэгэхээр Незукон цус чөтгөрийн аргаар Өвөяшкийн хараалыг эмчлэх нь бараг боломжгүй гэж бодож байна. Незукогийн арилгаж чадах нь чөтгөрийн цус чөтгөрийн урлагаар үүссэн ямар нэгэн техник эсвэл чөтгөр өөрөө ер нь чөтгөрийн оролцоотой зүйлсийг л шууд шатааж устгаж чадна гэж бодож байна. Тэгэхээр удам дамжсан энэ том хараалыг эмчлэх нь юу л бол. За дараагийн асуулт. Иноскигийн эсрэг Зенитсу аль нь ялах вэ? Миний шууд бодол бол Зенитсу ялна гэж бодож байна. Учир нь хүний эсрэг хүн дээр тэр тусмаа сэлмийн тулаанд бол хурд аимшигтай давуу тал нэмээ чөтгөрөөс ялгаатай хүн нөхөн сэрэхгүй учраас эхний дайралт онвол шууд ялах магадлал маш их болно. Зенитсун аянгын амьсгал нэгдүгээр хэлбэр Хекирики Иссен хүний эсрэг тун аюултай. Гэхдээ энгийн дайралт учраас Иноски шиг мэдрэмж сайтай сэлэмчин бол болтож эсвэл хаах боломжтой ч гэсэн Зенитсун 7-р хэлбэр Хино Икацучино Ками бол дээд сар хүртэл харж чадхааргүй хурдтай дайралт байдаг штэ. Кайгаку хүртэл өөрөө аянганы амьсгал эзэмшдэг. Ерөнхийдөө нийлээд хурдан дээр төвлөрсөн сэлэмчин мөртлөө Зенитсугийн 7-р хэлбэрийг бүр харж жамжаагүй. Тэгэхээр Зенитсу нэг дайралтаар дуусгах магадлал маш өндөр. Гэхдээ мэдээж тулаан нэг дайралтаар дуусалгүй цаашаа удаашрвал Иноске илүү давуу талтай. Иноске болон Зенитсугийн тэмдэг яагаад сэргээгүй вэ? Энэ хоёрын тэмдэг сэргээгүй шалтгаан зохиолч нь тэгж хүссэн учраас л гэж бодож байна да. За тоглосон юм аа. Одоо ч инхнээсээ яг хариулъя. Юуны өмнө энэ хоёрт тэмдэг нэх хэмжээний чадамж байсан гэж би бол бодож байна. Тийм байтал яагаад тэмдэг нь гарч ирээгүй вэ? Тус-тусад нь харцгаая. Иноскигийн хувьд дээд сарны 2 домотой ширүүн тулаан өрнөсөн ч тэмдэг нь илрээгүй. Үүний шалтгаан нь Иноске дэвш харин өрсөлдөгчөөс нь болсон. Юу гэсэн үг вэ гэвэл домон цус чөтгөрийн урлаг энгийнээр мөс хүйтэн агаа штэ. Энэ эргэн тойронд маш их хүйтэн агаар бүрдүүлдэг. Ингэснээр чөтгөрийн ангуучийн тэмдэг гарч ирэх гол хоёр нөхцөл болох зүрхний цохилт минутанд 200-аас дээш цохилох, биеийн дулаан 39 хэмээг давах энэ хоёр нөхцлөөс биеийн дулаан 39 хэмээг давах нөхцөлийг бүрдүүлэх аргагүй болж байгаа юм. Бүр хөлдөж өгөхгүй гэж хичээж тулдж байгаа штэ. Харин Зенитсугийн хувьд хоёр магадлал орж ирж байна. Эхнийх нь тэмдэг угаасаа хэрэггүй Кайгакуг ялахар байсан учраас. Харин хоёр дахь нь Иноскетэй ерөн төстэй өрсөлдөгчөөсөө болсон шалтгаанаар. Хүний бие аянган цохиулвал төр зур зүрхний үйл ажиллагаа саатдаг гэсэн. Тэгэхээр Кайгакугийн аянганд байг цохиулж байснаас болоод Зенитсугийн зүрх саатлын хэлбэрт орж гарч байснаас болоод зүрхний цохилт нь минутанд 200 давах нөхцөлийг хангаагүй байж болно. Хэрвээ Ёричи чөтгөр болсон бол дээд сарны тэг болох юм биш үү? Тэгснэ Музанаас хүчтэй болох нь бол тодорхой. Ер нь бол Ёричи чөтгөр боллоо гэхэд Музаны удирдлага доор байх уугүй юу гэдэг л гол асуудал.
Бага магадлалаар Музааны удирдлага доор орсон үед ямар ч үед чөтгөр болсон Ёроичийг ялах боломж байхгүй. Тийм болохоор жинхэнэ чөтгөрийн ирэн үе эхлэх болов да. Гэхдээ Кайгаку болон Кокушибо шиг чөтгөр болсон ч хүн үеийнхэн дурсамж нь үлдээд өөрийн ухаантай байвал Ёроичи угаасаа Музаанаас хүчтэй. Тийм болохоор удирдлагаас нь гарах бах. Тэгээд Музааныг самарх байлгүй дээ, тэ. Ер нь гэхдээ угаасаа Музаан Ёроичийг чөтгөр болгоно гэж байхгүй дээ. Нарны амьсгал тэгээд нэвт харах ертөнд нэмээд чөтгөрийн хүч хурд нөхөн сэргэлт нэмэгдээд Ёроичи бол алдаатай дээрээ бүр одоо бурхны хэмжээнд хүчтэй болно. Тэгээд нарны амьсгал ашиглалтын юм чинь нарны гэрлэгч баг давж гарч чадах бах. Гол нь ухаан санаа нь ямар байхаас л хамаарах юм байна да. Чөтгөр болсон ч бай болоогүй ч бай Музааны харт арсан зүуд нь л байх болов. Пембук 1-2 дээр юу гардгийг ярьж өгөөч гэсэн байна. Би Японд байхдаа ажлын анхаасаа хальт аваад хэд өдөр уншиж байсан. Тэгээд яг доторхын бүгдийг ярина гэвэл маш урт болно. Дээр нь яг одоо надад ном байхгүй учраас дэлгэнгүй ярьж чадахгүй. Тэгэхээр би захиалаад авъя гэж бодож байгаа. Авахаараа тэндээс олон гоё сонирхолтой юмнууд бол ярьж өгнө. Пембук 1 дээр 4 тус бүрийн төрсөн өдөр тэгээд жин хобби гэдэг дэлгэнгүй тайлбарласан байдаг. Хашира нар дээд сарны тухай улам дэлгэрэнгүй тайлбарласан юмнууд бас байдаг. Зарим чөтгөрүүдийн манга дээр гараагүй өнгөрсөн нэмээд зохиолчийн фактууд тэгээд уншигчдынхаас асуултанд хариулсан тийм хэсгүүд бас оруулж өгсөн байдаг. Харин Пембук 2 дээр өмнөх номоо илүү баяжуулаад Музаан болон дээд саруудын бодол, зохиолчийн жижиг нэмэлт өгүүлэг, дөрүүдийн хоорондын бидний мэдгүй харилцаа, Хашира нарын хүүхэд үеийн зургууд, зарим дөрүүдийн манга дуусны дараах амьдрал зэргийг гаргадаг. За сүүлд нь Ренгоку чөтгөр болоод хязгааргүй цайзад байсан бол. Яа, хэцүү асуулт л та. Юуны өмнө Ренгокуг яаж чөтгөр болгохоо мэдэхгүй байна. Ялангуяа Ренгоку бол чөтгөрийн ангуучдын дөрөв дундаа ч гэсэн үзэл бодолтой бац зогсдог. Сэтгэлийн хүчин тэр гал цог нь бол амар болохоор Музаанч чөтгөр болвол уруух магадaltaй гэдэг угаасаа Ренгокуг чөтгөр болгохгүй байх. Асуулт бол чөтгөр болчихсон хязгааргүй цайзад байвал штэ. Тэгэхээр нүдэ найз зүгээр л чөтгөр болсон гэд тооцчих. Миний бодлоор 2 салаа ирээдүй харж байна. Эхнийх нь муу ирээдүй. Ренгоку чөтгөр болсноор шууд дээд сарны хүчийг олж аавна. Өнгөрсөн огт санахгүй байгаа Ренгоку дээд сарны хуваар чөтгөрийн талд тулдаж, хязгааргүй цайзад чөтгөрийн талын ялалтаар дуусах ирээдүй. Кайгаку дээд сарны 6, Накиме дээд сарны 4 болдог штэ. Гэхдээ шин дээд сарны 5 огт гарч ирээгүй манга дээр. Тэгэхээр Ренгоку шин дээд сарны 5 болох болов уу гэж бодож байна. Яг хав 5-аас илүү топ 3 руу ч орохоор мэдээж хүчтэй болох магадлал өндөр л дөө. Гэхдээ бусад дээд саруутай харьцуулахад чөтгөр байсан хугацаа нь илүү бага учраас дээд сарны 5 гэд тооцчих. Одоо харин илүү магадлал өндөртэй миний голчилж ярих ирээдүй буюу сайн ирээдүй. Ренгоку чөтгөр болоод хэсэг Музааны удирдлага дор байсан ч хязгааргүй цайзын тулааны ихэнд ой санамжаа эргүүлэн авч Музааны удирдлагаас гарна. Энэ үеэр Доман эсрэг Шинобу Домо илт давуу тулааныг илэрхэж Шинобу үхлийн шарах авах гэж байх үед Домогийн цэцгэрийн бодлоос үүссэн хүйтэн агаарыг нэг далаалтаар амьсгаад авчдам халуун агаараар сольж чөтгөр болсон Ренгоку Кёжиро орж ирнэ. Домо болон Шинобу хоёулаа гайхширна. Домо Ренгокуд хандан Кёжиро доно чөтгөр болсон байж хүний талд орох юу гэсэн үг вэ гэд инээмсэглэнэ. Домо угаасаа нэг тийм зөвөн штэ. Шинобугийн хувьд Незуко болон Тамаяог мэдэх учраас Ренгоку ч гэсэн Музааны удирдлагаас гарсан гэдгийг шууд ойлгоно. Ингээд галын эсрэг мөс Ренгоку хүчрхэг чиглээ. Домо хүч арай илүү байгаа болов гэж бодож байна. Чөтгөр байсан хугацаа нь хэтэрхий зөрүүтэй учраас. Гэвч энэ үед Канао болон Иноsuke нар ирж үхлийн шарх аваагүй Шинобу ч гэсэн тулаанд эргэж орно. Ингээд Ренгокуг төвөө болгон бүгд нийлж Домоон толгойг авч чадна гэж бодож байна. Шинобу ч гэсэн амьд үлдэнэ. Үүний дараа Ренгоку чөтгөрүүдийг мэдэрч энгийн чөтгөрүүдийг устгахынгаа энэ хязгааргүй цайзад хамгийн аюултай хүч ялгаруулж буй Кокушибогийн байгаа тулааны талбарт очино. Тэнд байсан Хашира нар бүгд гайхширч гэлээ. Ренгоку нэмсэглээд дэлгэрэнгүй зүйлсийг дараа нь олъё. Одоо нүднийхээ урд байгаа дайсныг ялцгаая гэд галын амьсгалыг ашиглан Кокушибороо довтлно. Үүн дээр Санеми болон Геоми нэмэгдэж Кокушибог шахалтанд оруулах болно. Ренгоку галын амьсгал дээр түүний чөтгөр болсноор олж авсан цус чөтгөрийн урлаг хослож мөнхийн галыг үүсгэнэ. Кокушибогийн цавцсан хэсгүүдээс унтрашгүй галаас ч нөхөн сэргэлтийг нь удаашруулах болно. Үүний дараа Ренгокун цус чөтгөрийн урлагт түрхэн зур анхаарлаа сандуулсан Кокушибог Санеми болон Геоми нар гар хөлийг нь таслаж Ренгоку зохиол дээрх хамгийн устдах хүч сайтай дайралт гэж нэрлэгддэг галын амьсгал 9 дугаар хэлбэр онцгой дайралт Ренгокуг ашиглан дайрч Кокушибогийн толгойг унгана. Толгойг нь тасалсан ч Кокушибо үхэлгүйгээр цаашаа тулдах гэж оролдогч өөрийнхөө самурайгаас хэд холдсон үдшгүй төрхийг харж яллагдлаа ойлгоно. Ренгокугийн ачаар амьд үлдсэн Хашира нар энгийн ангуучид ч гэсэн илүү олон учраас чөтгөрүүдийг илүү амархан ялж Накимег ч гэсэн зохиолын дагуу удирдах чадна.
Ингээд нэг ч хашираа өхүүлэлгүй хязгааргүй цайзыг давсан жүтгэрийн ангуучд болон жүтгэр болсон Ренгокугийн эсрэг сүүлийн босс Музан л үлдэнэ. Магадгүй Музантай тулдах планы эцэст Ренгоку Музаныг явуулахгүй барьж аваад нар гартал хоёулаа зогсоод Ренгоку өөртөөгөө хамт Музаныг золиослоод цуг наранд үхэж болохын те бас сүртэй. Нэр Акацагийн тал дээр Гию болон Танжир хоёр ялж чадсан гэж үзье. За парт 3 маань ингээд дуусж байна. Парт 4 дээр бүр айгүй сонирхолтой асуултанд хариулах учраас орохыг нь хүлээж аваарай. Донешнэр асуулт илгээсэн ч энэ бичлэг дээр ороогүй байх юм бол дараагийнх дээр орох болохоор бас санаа амар байж болно. Хэрвээ донешн илгээж бичлэг хийлгэхийг хүсвэл энэ данс руу явуулаарай. Тэгээд асуултаа маш товч бөгөөд тодорхой илгэн шүү. За тэгээд subscribe хийгээд гонхоо дараарай. Дараагийн бичлэгээр уулзъя.